Өдрийн амгалан айлтгах хүмүүсийн томоогийн барианы дондор би бас нэг сониужрахсан давхар бас мэдээд авмаар санагдсан зүйлүүдээ ярих хэрэгтэй болж байгаа. Өөнөд түрүүний нэг хоёр өрн надад ярианы сонирхол татлаа л да. Эртэлрүүлэг гэж юм яваад байна. Тийм. Өөрөө ч хальт хэлсэн л дээ. Тэгээд албан газраас нь зориуд тийм эртэлрүүлэг буюу шинжилгээ оншилгооны зүйл хийгээд байна гэдэг нь одоо ямар очиртай юм. Залуу хүмүүс шүү дээ гэд чинь. Маш энгийн зүйл би. Та нар хаанх нь мэддэхгүй тийм тарилга юм хийлгсэн. Тийм. Очийн тариулсан. Өнөө эдэн үр дүн ямар байна гэж тайлан авахыг хүссэн. Сонсны хэмжээнд олон хүн яаж хийж байгааг нь мэддэхгүй. Тиймээс заавал эмч домчоор өвчсөн бол эмч домчд зөвлөж эм тангаа авч бай гэж хяналтанд оруулсан. Тийм биз? Тэгсэн. Одоо хүн өвдүүлж заавал өөрийгөө эмчлэх эм тариаг дангаараа авч болохгүй гэсэн үг. Бор мэдэж. Заавал эмч отож хүнээс зөвшөөрөл авч байж авдаг болсон гэвч. Тэгсэн. Ер нь тийм байгаа. Тэгвэл нөгөө талаас тийм их янз бүрийн тарилга юм таргээд өгсөн, туршсан. Тэрний үр дүнгээ бодит болгохын тулд энэ хүмүүс чинь өөрсдөө эмчлээд байгаа учраас үр дүн харагдахгүй байна гэж хатуу шаардсан байж таарах нэ. Одоо бүх юм эмч гэдэг хүнээр дамжиж юу нь өвдсөн, яасан, ийсэн гэдгийг тусгайлан тэмдэглэж мэдээлж авах болно гэсэн үг. Хангалттай хэмжээгээр хүмүүс нь ч үхээгүй бас яаж байгааг нь мэддэхгүй байгаа учраас хяналт тавьж гин гэсэн үг гэж ойлгож болно. Илрүүлнэ гэдэг нь зөвхөн л та нарыг нэр ус жил тусгай тоонууд байгаа да. За тийм. Тэр хүнд тийм юм хийсэн. Тэрний бие одоо ийм байна. Дарааанд ийм байна. Гэх мэт тайланг дор бүрнээр нь тэд ахуулна. Хэр айжмдаа өгч байна. Хэр айжмдаа нөлөөлж бидний турсан юм ийм үр дүнтэй байна гэх мэт. Тайлгнал авч байгаа хэрэг шүү дээ. Тэгж санагдахгүй нөө. Харин гайхмаар л байна л та. Яагаад тэгэхээр одоо дор мэдэж өвсөн эмч уух ирэхгүй болоо биз. Заавал эмч тийм хүнд хянуулж бай зөвшөөрөл авч иж эм тангаа авна гэдэг тэр чигээрэл хяналт байна шүү дээ. Та мөн эм тангийг авах гэж байгаа бол бас манай энэ орж ирсэн туршиж байгаа зүйлээс судалж авч өөрийгөө эмчил гэх мэт. Тэр чигээрээ 8 эм шиг санагдахгүй. нэг гайхал төрүүлж байгаа л да. Заавал эмчэд ингээд үзүүл чаарууллаа, инглээ тэглэгээд урд нь бол яаж игээд ингийн хөнгөн тангуудаар өөрийгөө эмчилж ихтэй. Зарим үед нэг шин чанараа юмнуудыг дарчихдаг, ингэдэг тэгдэгсэн. Одоо тэр болгон заавал эмчийн хяналттай болчиход байгаа л да. Яг буруу суртал, буруу зуршил гэдгээс хамгаалж байгаа л гэж яригдчихэж байгаа байх. Тийм биш ээ. Та нарыг хянах гэж, та нарыг мэдээлэх гэж л. Таан чин өн хөлсгүйгээр та нарт туршилтын тариануудаа туршсан. Одоо үр дүнгээ харахыг тэд хүсэж байна. Гаж байна уу, буруу байна уу? Эхлээд хүмүүс ч өөрсдөө дур мэдэж эмнээд ерөөс олигтой хариулт гарч ирэхгүй байна. Тийм учраас энийг наривчилж тогтоож өгнө гэж. Одоглоод эм тарай гэхээс бусад барих, илэх, домнох бүхэл зүйлсийг хаагаа байлгүй дээ. Зөвхөн эмчийг дамжина. Чи эмчээ дамжуул яах вэ? Чиний мэдээлэл тэд бичигдэх болно. Тэгэхээр тэнд тайлан авна гэсэн үг. Хянана.
Тэгээ хамгийн сайн нэг эртэлрүүлэг нэрийн дор юуг илрүүлээд байгаа юм? Та нарыг тагнаж байгаа төдий. Өөх өөрхий. Та нар ч бүгдээрээ шахуу хийлгцэн шүү дээ. Тий. Тэдэн настай тэр эрэхтэй тийм одоо цусны бүлэг юм гэдэг үлээ. Тий. Тэр хүнд тэгж нөлөөлж байгаа юм байна. Тэдэн настай тийм цусны бүлэгтэй тийм эмэгтэйд бидний туршилтын тарилга тэгж нөлөөлж байна гэх мэт. Өөх өөрхий. Энэ болгоныг та нарын өөрсдийн нэр төрсөн оноор чинь тэмдэглэх л болно. Тэгээд тайлгнах болсон шүү дээ. Йоо. Ер нь ядуу буурай улс оронд яадаг. Янз бүр юм дурсан шүү дээ. Угаасаа туршилтын харахнууд гэж ярьдаг л да. Одоо манайс ч одоо туршилтын харахнууд. Одоо хөөхтүүд чинь хүртэл хүчээр хийж л байгаа. Тий. Тэгэхин тулд юмыг яаж мэдхүүгээд янз бүрийн туршилтын имийн бүтээгдэхүүнүүд бас орж ирсэн л байж таа. Ийм тийм сайн маань энэдрэгсэн зөндөл юмнууд бий. Та нар дээр амжилттай болвол өндөр хөгжилтэй гэж ярьж байгаа улс оронд чинь шахаж болно гэсэн үг. Хөө. Бүтлгүүтвэл та нар өөндөөс хүн. Ээч авсан. Үнгүй юм болгоо юм л байдаг юм шүү дээ. Хүнээ цөөлөх гэж ядж хахад ийм хий юмд хүртэл мэхэнд нь унж байдаг. Тэр чинээгээр амнаас би чинь л хорогдно. Хүнийгээ дааж ядж хахад юм тэр найрсаг хөрш. Усохон алж доосгаад бүх зүрэгдэнгүүт нь өөрсдийнхөө хэдий оруулъя л гэж сэтгэл шүү дээ. Өөрөөс нь бол тэгнэ. Одоо дайн самун гэх мэт цус урсгасан зүйлээр олонний анхаарлыг татаж яах юм? За. Их цагт. Тэрний оронд идэж уух ийм бүтээгдэхүүн гэдэгт нь л анхаарлаа тавиад өгөхөд л болно. Угаасаа Монголын баялаг хараалж чадахтай гэдгийг бусд нь мэддэг болсон. Гисгэл гихч мэддэг гэдэг. Мэтэл өөрсдөө ирэх баригчд нь манай газраас нүүрс аваа гэж гуйдаг хүмүүс шүү дээ. Тэрнтэй адил манай ард түмэнд ингээд туршаад өгөөч гэж тэр хүмүүс ч л гуйж говшиж байгаа үз. Тэгэл янз бүрийн юм хийлгээд ивэл хийлгэн л үз. Хин ялах нь чухал биш. Энэ бол тариулсан нь үлдэхүү, тариулаагүй нь үлдэхүү гэдэг л дийстэй. Яа хорхи. Тэрнээс нэг хэсэг нь тариулсан, нөгөө хэсэг нь тариулаагүй гэд аль аль нь зэрэгтэж амьдрах ямар ч боломжгүй. Тийм хоёр туйл байж хахад одоо хүртэл зэрэгтэж амьдраад байгаа нь тэдний гайхширлыг төрүүлж байгаа. Эрт яг юу ч илрүүлж байгаа юм гэж юу? Зүгээр л эрт тарьсан хүмүүсийнхээ бие нь ямар байна гэж жил бүр тандаж байгаа судалгаа юм. Тэгэл ойлгочих. Ажил албан газар гэж байгаа бол анх та нарыг албан газар чинь нэг бол ажил, нэг бол ажлаасаа гар гэж ажиллахын тулд хариулах ёстой гэж игнүүлж байгаа л бүгднгээр чинь тариа байлгүй. Өөр яг тэр шиг тайлангаа ус тэгж өгнө гэсэн үг. Яг нэг жагс одоо бие үзүүл тэр болгоны нь тэр тарьсан гэдэг байгаа этгээдүүд нь мэдээллийг авахулна. Йоо. Харин гайхлаа. Эртэлрүүлэг гэж хэрэг нь юуг эртэлрүүлэх гэдэг юм. Яг үнэхээр өвчин зовоор тэр айхтар хүнд нэртэй өвчнүүдийг илрүүлэх гэдэг юм уу? Үгүй бол ямар шинжилгээ авах гэж байгаа.
дотор зоон зол цус юу ч гэнэ ерөнхийдөө юм зүйл авчаад эрт илрүүлэг гэхээр би гахаад байхгүй. Одоо бол тийм там баригч барьж илдэг тасдаг хүмүүсийг харьцах нь ойлгомжтой. Их бол тэд жаргалаад байж болох юм гэж замын хаагаа бид. Хаасан наад дээр чинь бол бүр яригдэж байгаа. Мэргэжлийн тэр хүнд үзүүлдэг барьдаг ийм одоо хүний нүдэнд үзүүлж гарт өргөдөх тийм эрхийн бичиг. Биднийхэр бол сертификат гэдэг юм. Тийм юмтай хүн л барай илээ хийх ёстой. Надад номын үзэс ногоотой шүлэн угаагүй бол чи барайч гэх боломжгүй гэж байгаа. Зүгээр л хасхавчилсан л нэршил байна. Тэр чинээгээр хүмүүс засал хийлэхгүй, хамгаалуулахгүй, им тан уухгүй байх нөхцөл байдал үүснэ. Тэр чинээгээр эмнэлэг эмчийг л дагаж бичиг баримтаа үзүүлээд тэмдэглүүлнэ. Миний бие өвдөө тийм юм авах хэрэгтэй байна гэж. Ингээд харин тэр бичиж явсан мэдээллүүдийг чинь тэр тарьсан туршихыг оролдож байгаа мэдээ хүлээж байгаа харийнхан ч авах болно. Нөөх. Та нарыг дансалж яах вэ гэж юу? Тий. Өөхөх тооцооллыг бэлдэж байгаад өөр хэцүүгээр болдвол монголчууд царайтай монгол хэлээр бэлтгэгдсэн тусгай хүмүүсээ өөхөх тоолонгоор нь л сэм шаргуулад байхад та нар юуг нь мэдэх вэ? Харахад монгол хэлээр ирж байгаа. Тий. Гэтэл тусгай тагнуулуудаар дүүрэгдсэн байвал яах вэ? Ялахгүй штэ юу тийм зүйлийг юу гэж яах. Мэдээж л одоо царайтай хүнэл нааш нь илгээгүй ч тийм. Монголчууд өрхтэйг нь бэлдэж байгаа тусгайлан бэлдээд хил усын заагаал. Тэр авсан мэдээлэлээр нэр усын нааш нь цааш нь улгал болоо шүү дээ. Тэгэл Монголын иргэн бий байна. Ингээд суучвал ямар вэ? Хэлэхгүй. Тэгээ яг одоо яагаад тэр мал шиг очиж тариулсан тэрнийхээ та нар өдрөөс өдөрт суурсаар байгаа. Харин оронд нь харийнхан чинь монгол хэлээр аль олоогаа. тэрнийхээ ялыг хинээс асуугаад байгаа гэдгийг сонирм баг. Ди тариулсан шүү дээ. Одоо яах юм гэл уурлах. Ажлын хөлөхгүйгээдээс энэ чинь тариулж ш. Тэгээ одоо өгөх юм уу яах юм гэдэг. Ер нь бол өглөө хүлээж байсан дээр баха. Инхээр одоо яг хэн буруутай болж таарад байгаа сонирм баг. Хүн өөрөө буруутай. Хэн чалавдаг байхад яхараа чи хийлэгдэг үлээ. Наа албадангаар тариулсан гэсэн. Тийм баг. Тий. Хөдөө гадаа явж толгойлж аавна гэж байсан уу? Хөдөө гадаа явж болохгүй. Ажил хийлэхгүй, цалингийн минь өгөхгүй гэсэн хүн чинь амьдрах хэрэгтэй байгаа зү. Тэгин амьдрдаг юм аа. Ийм зүйлүүдийг хид байдгаа хүмүүсээ сонссон байдаг. Тулчгар хүмүүс л тэгж амьдрдаг юм. Тийм хүмүүс хизээш түүх бүтээдгүү, хизээч хөгждгүү юм. Тэгсэн хэрнээ одоо болохоор яг ямар аргач байгаа юм. Тулчгар бол Тэбэрхүү, ялархуу, хулчгар хоногийн хоолны төлөө гэж аж төрдөг үндэстнүүд бүгд мөхөөд өгөхөд дууссан байдаг юм да. Тэднийг гүрэн үүсгэж байсныг мэдчихгүй юм байна. Аль нэг дагаж уусч мөхсөөр ирсэн шүү дээ. Одоо та нараа бутарсан дээрээ бутарсаар л байх болно. Харин тийм ээ. Яагаад гэвэл нөгөө монголчууд өрхтэй монгол хэлтнүүд чинь та нарыг олон талд суулгах болно. Тэгээд нөлөөнд авах гэж оролдоно. Харин харахад төрхөн монгол гэж байгаа боловч хар тийм хүмүүс байх юм. Одоогоор та нар бол хятад хүмүүсээ бол ялгаад байгаа. Тэгвэл яг л харахад монгол хүн байх болно. Хятадыг одоо бүр сүүл рүү ялахаан болж явах шиг байна. Яах юм? Эртнээс Монголд орж ирээ суурьссан юм чинь монгол хүн шиг. Санаа тийм, үйлдэл тийм. Нэг эцэн жинхэнэ монголууд нь ээж дараалан энэ тарилганаас олж өгөхөд сул нэр үлдсэн тэр хэлнийг харин хүмүүс нь орж ирээл амьдраад байвал хэцүү юм.
За өөртөнд сайхан хэдэн жилийн өмнө бол тэгдгэлэл чим хожааг ийшээс гэл ингэдэг байлаа. Тэгтэл одоо хятад хүмүүс чинь монголчуудаасаа илүү монголжуу болчоод байна. Тэр зүйлэл сэтгэл түгшээж байна да. Яаж? Хэдэн үеийн дараа цус цэвэршиж монголжууд юм болоод байна. Гэдэг сонирн байхгүй. За тэгвэл эрт илрүүлэх арга барил бол тагнах арга барил байх боломжтой. Тийм байна. Чамайг илрүүллээ гэд яах юм? Чи эмнэлэгт нь очлоо гэж чамд ор суудлал олдно гэж юу? Ихэр дими ажил байна да. Ер нь бол одоо Монголд 3 ондотмын нэг нь хор давтартай болж байна. Наад харилцах чинь сайн үйлчилж байна да. Одоо бүгднгийн чинь цус төрсөн байх хэвээр. 3 ондотмын нэг нь хор давтартай Зөвхөн асуудал заавал байгаа. Бас үлрэл солигдох бүрт та нар ханиалгаж байгаа. Тий. Зүрх бол за бүр гаарсан бахаа. Нөхөр энэ нэг эмзэг асуудлыг яавал дээвэ гэнэ. Харин яамаар тий. Одоо ямар цусын юулээ солилтаа гэж. Үндсэнд орвол нэргээс айлх юм үгүй. Тэгдэггүй. Хор уусан бол хордож өгч дуусахыг хүлээх хэрэгтэй биш үү? Яа. Бэрх юм аа. Деми юмд хүрч гаргах хэрэг байхгүй шүү дээ. Тэгээд богоос хүмүүс тийм л дээ. Бид буруугүй. Бид хүчээр тариулсан. Яагаад Хүчээр гэж та нарыг ална гэж хэлсэн юм уу? Эсвэл ил цэлэн бариад заавал хийлэг эсвэл толгойгч аавна гэсэн юм уу? Тэгэл амьдрал ахуйгаар нь боосын л гэсэн шүү дээ. Тэгэл улаач нь өөрийн санаа бодлоо хэлж чадахгүй. Бусдын аянд амьдралаа даатгадаг хүмүүс хол явдаг юм аа. Улаачийн тухайд бол тэр үед албанаас гарсан байдгийг. Би чадахгүй. Би энэ хорой чинь шахуулж чадахгүйгээд ажил албаа бүр орхисон байдгийн дундаас нь. Харин хүмүүсийн тухайд бол хоногийн хоолгүй болох гэж тэрний орон тариулсан дээр гэж тариа хор шахуулсан гэдгийм билээ. Тэгээд яагаад өгөхгүй байна вэ гэж асуух нь их баг. Тэ. 2027 оныг дуустал бол олноор өгөхгүй л баг. Зөвгөнлийн цаг үетэй бас таацуулж байгаа. Тийм цаг үеэрт л нөгөө хэд нь ортой тарианаас ууж их нь өгцөн байвал яах вэ? Яаж хүрэн болох юм? Эзэн Чингис хаадын эргэх зөвгөрөл 800 дахь жил нь өнгөрлөө. Биелэхгүй бол харин санаа өгч болно. Ирэх юм аа. Нэг хэрэггүй юм байна гэсэн үг. Хорцон тэрд орол итгэвчэд эхэлнэ. Одоогор төр торгоож хааж байгаа тал бий. Яаж хатуу уловч уурлах нь уурлана биз. Гэхдээ ер нь уурлаач яах вэ? Дээр очиод заргалдах хэрэгтэй биз.